Хүсөө фокус амьдрал хэрнэ. За тэгэхээр энэ удаагийн ээлжид нэгэн оролцогчоор аашаас манай орч шалгарцөө. Ёо би тэг одоо өөрийнхөө хухаа синглээс одоо fucking dark way одоо санаж байгаа л одоо хэлхэл юм байл та. Яа тэгээд хэдүүлээ ингээд нэг ойлгож авцгаая. Бүх ингээд зоодиак сайн болгон дээр өөртөө гэсэн чадвар байдаг, бас өөртөө гэсэн сул тал байдаг тий. Тэгээ гол нь ингээд нэг сул талууд дийлэх тохиол тэр чадвараас ингээд гарч ирдэг байхгүй юу. Тэгээ яаж вэ гэвэл ч тий 12 ортны хамгийн одоо үнэн ч орд гэж ярьдаг хилэн цордыг. Тэгээ гэхдээ ингээд at the same time биш тий хамгийн бас dishonest буюу ингээд амар заваа manipulator ингээд ордч өөрөө fucking хилэн цохгүй юу да. Тэгээ ингээд бодоод үзээ хилэн цордынх нэг юм чадал гэж юм ингээд хүмүүс амар ярьдیں۔ За яа ингээл амар юм нууцлаг өрөөний болонд ингээд суугаал хүн болгоныг ажиглаж идэг энэ тэрэ энэ хүн дотроо юу бодож байгаа тэгэл ингээл хүн болгонд ингээд confusion гээл үүсгээл энэгээр амар нэг тийм powerful fucking auraтай юм шиг санагдаж штэ no these motherfuckers дотроо өөрөө юу болоод байгаа ч мэдгүй сууж байгаа ш би хинтээ ингээд нэг үерх систем бол би ямар хуу ингээд нэг байх систем бол ирээдүйд юу болж байгаа юм бол гэсэн ямар ч fucking баримжааг унааж байгаа байхгүй юу. Тэгээд угаасаа чи дотроо юу болоод байгаа мэдгүй хинтээ ингээ хамт байхыг хүсэж байгаа мэдгүй цагт штэ тий. Чиний хажууд байгаа хүн юу expect хийж бас чамааг ойлгох уу? Тэрийг бас ингээ бодож үзэх хэрэгтэй байхгүй юу? Дараагийн ингээ нэг хилэн цордны single байгаад байдаг шалтгаан нь болохоор sex addiction. Тий яад вэ гэвэл ингээ астролог дээр ингээ хилэн цорч ингээл сексэр хүмүүсийг эмчилтгэл гэдэг нэг юм солиотой ойлголт байдаг юм л да. Зүгээр ингээ наа чин зүгээр ингээ зөөлж байгаа байхгүй юу да. Тий зүгээр хилэн цордын донтой гэж. Тий дацаа чи өөр юу expect хийсэн? Тэгээ яа Google дээр үзээр яг орондоо сайл гэж ярьдаг юм байл л да. Одоо мэдхгүй одоо би одоо асуух гэж сайшаа тийм ш. Тэгээ гол нь наад fucking нөө sex ингээ addiction чинь штэ тий чамайг single байлгах хамгийн том ингээ шалтгаан болдгоо. Яаж вэ гэвэл чи илүү fuck around ингээ хийх тусам чи эмоцороо numbness буюу мэдрэхэ болж эхэлдэг. Тэгэд илүү чи ингээ өөр хүмүүстэй fuck around ингээ хийх тусам чи яг юу гоё юу муухай гэдэг ингээд нэг ойлгохоо болоод өөрөө confusion ингээ орчдөг. Тэгээд нэг зүйл дээр ингээд нэг юм тогтвортой commitment байж чадхаа болчдөг байхгүй юу. Тэгэхээр ингээд нэг та донтогч ойлгож байна тий. Би ч гэсэн өөрөө fucking хилэнцтэй яа биш та бүх сулаагаа шаашлаа ш. Би ихтэй ер нь бол хилэнцээ байц хилэнцээ би бараг номлоогоо наацсан хилэнцэж юм. Тэгэд зүгээр fucking гар хангалах хийзээ. Яа за тэгээ хилэн цордны ингээд нэг дараачийн ингээд single байдаг шалтгаан нь болохоор үргэлж хүмүүсийг тестэлдэг. Тийм үгүй хамгийн үнэнч ордог чинь ойлгож байна. Тийм чи хин нэгэнд өөрхөн итгэлээ өөрхөн хайраа өгсөн цагт ч тэ дэлхий чиний өөдөөс чиний одоо хайрлсан хүний чи өөдөөс ингээд болсон ч гэсэн яг зогсож чаддаг чи ойлгож чинь гоё романтик штэ манай орд чинь бас тий. Гэхдээ at the same time штэ тий ингээд нэг чи одоо ингээд нэг танилцсан эхний өдрөөс ахуулаад бүгднгийн жаач игээл тест хийгээл чи өөрийнх ингээд одоо тэр нэг гой зүйлүүдийг гаргахгүй дандаа нэг fucking өдрөн шиг хатгаад байвал чи одоо юу expect хийж одоо тэр хүн чинь хажууд нь байна гэж одоо тэнийг юм аашаа тий. Энэ real ингээд нэг тест чинь яг үнэндээ амьдрал дунд л ингээ гарч ирдэг болохоос ш тэ дөнгөж ингээл юуны ч туханд ингээ хүрээгүй жахт бүх юмыг нь аудит тэгэл тэ танилцсан өдөр алей уцааг шаас тэг хинтээ шаалаа энэ хин motherfucker гэж мэл тэ чи одоо л extra attached байд юм уу гэж мэгэл асуух чинь тэнийг байхгүй яг ярих юм бол ингээ хилэн цорт хамгийн их extra attached байдаг орд тахгүй юу яагаад гэвэл таарот үзэр дээр 6-гийн аяг гэдэг хүзэр бас үхлийн үзэр чи өөрөө хилэн цордны үзэр basically ингээ нэг хоёулаа өнгөрснийг дуусгах ч юм өнгөрсөн дээр хорогцсон юм нийлэн гэл нэг утга байгаа байхгүй юу. Тэгээ ингээд нэг fucking ингээд хэрээнийхэн одоо нэг харыг гайхаад байдаг шүү дээ. Хилэн цорд өөртөө ингээд нэг excess ингээд breakover хийгээгүй жид шүү дээ. Бусдыг дандаа ингээд нэг fucking чи яг өмнөхөөс ингээд нэг салж доосгосон энийг ингээд доосгосноо те чи одоо яг fresh үдтэй гэж асуух нь өөрөө тэнийг ихгүй. Тэрний оронд ч те өөрөөсөө асууж дуусгаад би энэ хүнд хорогж байгаа зүйлүүд байна уу дуусна уу дуусаагүй блок гэж юу вэ нэ сайхан нэг цэгцлээд дуусгаад нэг сайхан хаалгыг хаагаад ингээ явчихж ингээ нэг чадахгүй жиж бусдыг ингээ шүүгээд наагаад ээж болохгүй байхгүй да. Дараагийнх нь болохоор штэ хилэн цордныхны хухаа single гэдэг шалтгаан fucking mean зан ахгүй юу тий. Окей. Би ч гэсэн mean зантай. За угаасаа ингээ гин биш зан юм да тий. Гэлээ гихтэйгээд явраа нэг юм дээр үргэлж баланс хэрэгтэй байдаг тий. Чи одоо яа mean зан хэрэгтэй яг үндэ. Яг чиний одоо хязгаарыг чинь ингээд нэг давж байгаа мэдрэл мотой ингээд баач гэх юм бол салавч өгөөл явуулчих чаас зүгээр шүү дээ тий. Гэхдээ сатисаа зүгээр ингээд байж хахад ингээд нэг тий би л нэг өрөөний хамгийн powerful ста гэсэн шиг ингээд мин зантай байж болохгүй байхгүй. Тэгэх юм бол ингээд хажиж байгаа хүн гайхах нэцтэй. Ямар мэдрэл ингээд motherfucker вэ тий гэдэг ч юм уу тий. Тэгэхээр ингээд нэг зөв үедээ мин зантай байгаа тий ингээд гоё ингээд найл гэсэн үед бол нэг гоё найл ингээд хийгээ сурч ингээд хэрэгтэй байхгүй да. Тэг ингээд нэг
Хилэн цордны ингээл октод жишээлбэл I don't chase I attract буюу би ингээл нөгөө placate energyтэйгээ солиор шаадаг тий. Хөөе чи ингээд нөгөө хүн чандаа ингээд танилцах гээд ингээд ирж явах те ингээд нэг өөдөөс нь ингээд нэг алчих юм шиг царайтай байхаар чи хин чамтай ингээд нөгөө харьцах те. Тэгээ та дугаасаа fuck ингээд ямар ч ингээ опшнгөө тэгээ DM дээр чи хин ч ингээ байхгүй тэгээ гэртээ ингээ цэцэг царайлаад үлж байгаа байхгүй те. Намайг хин сонирхдоо гэж байна. Гэтэ сторийн дээр болохоор те. Би бол ингээд нөгөө fucking Q&A гэж мэгэл те. Тэгээ хүн болго миний араас гүөхстэй шаас. Чи битүүрийн нэгнийх араас гүйлгэн гэж яг юу байсан тийм үстэй fuck. Тэгсэн ингээл нөгөө хилэн цорд ингээл би өөрөө ерөөсөө ингээд нөгөө зөөлхөн имзэг байдал ингээд нөгөө зангаа ерөөсөө гаргадгүй би зөвхөн сонгосон үндэл гар нөгөө чанд бүр сонголтч байхгүй нөгөө биш. Гэхдээ сайн дэш нөгөө хөргий зайлвал нөгөө араараа тавиулах ч юм уу гусгатгаасаа нөгөө айгаад нөгөө хүнд итгэж өгдөг юм багш. Тэгээ нөгөө яг хүмүүст ингээд нэг юм genuine байдлаар ингээд харьцахгүйгээр шууд гүйччихэнгуудаа ингээд нөгөө бүксийг нь ухаал аудит ингээ хийгээд байгаа юм шиг хин чамтай амтай яхих хүсдэг юм бэ те. Тийм ингээд нөгөөс оюуны домбротоо бас байж болохгүй байхгүй юу да. Тэгээд оосоо заа ингээд итгэлцэл гэдэг зүйл яг үүндээ штэ те. Чиний тестээр ингээд нөгөө гарч ирдэг юм зав. Итгэлцэл гэдэг зүйл штэ те. Чи өөртөө хэр итгэлтэй байна. Тэгээ бас амьдралаа яаж авч явах ингээд цаашаа ингээд нөгөө урагшлах нэг тийм confidence ингээ байна уу гэдгээс чинь л ингээ гарч ирдэг болохоос чи одоо тэр хүний өнгөрсөн бүхий л амьдралыг мэдээл яаж ээж ингээл нөгөө бүх ингээл үг болгоноос нь ингээл catch хийгээл ингээ урагшлах ямар ч ингээ нөгөө fucking шаардлага байхгүй шүү дээ тий. Хилэн цордны октод ч хүүгүүд ч нэг дундаа нэг юм хухаа сэнглүүд нэг common sense гэдэг байхгүй ямар common sense байдаг вэ гэвэл юу гэдэг үргэлж fucking attachment style гэдэг байхгүй юу. Тийм тэр нөгөө нэг юм avoidant attachment style ч юм одоо нөгөө нэг юм одоо independent буюу бие даасан байдлаасаа ингээд нэг алтаасаа айгаад үргэлж нэг тийм заваа нэг юм B optionтэй ч юм уу гарах optionтэй байгаад байдаггүй. Тэгэж юм мэдрэл мотой байж болохгүй шүү. Тэг ингээд чи бодолж байгаа нэ бодоод үзтээ ингээл энэ motherfucker надаас ингээд гарах optionтэй ингээд нэг бит хоёр ингээд жижиг болоход ингээд нэг shiga batches гэдэг ч юм уу тиймэрхүү байдалтай ингээд байна гэдэг төсөөлөө үзтээ. Тэгэхээр чи ингээд хин чам дээр ингээд commitment хийх те. Дараа нь ингээд орой гэртээ оронгоотой те ингээд өөлж малал намайг ингээд fucking хин сонгосон мó гэж. Гэхдээ чи өөрөө анханасаа юу ч сонгоогүй үсттэй бас ш. Тиймээс ингээд нэг ямар нэгэн зүйл дээр үнэхээр амьдралаа шинээр эхлэе гэж бодж байвал нэгт ингээд өнгөрснөөсөө ингээд нэг сулрах хэрэгтэй байдгийн шүү motherfuckers ойлгож байна. Тэгээд алдаж сурах хэрэгтэй байхгүй юу? Хилэн цордныхоо манай ордныхоо би бас өөртөө хэлж байгаа шүү шээ. Алдаж сурах хэрэгтэй. Ямар нэгэн харилцаа гэдэг зүйл анханасаа тэр perfect гэдэг буюу тэр төгс гэдэг ойлголт ерөөсөй байгаагүй. Чи хэдий хэмжээгээр бүх зүйлийг тооцоод ингээд нэг юм prediction буюу магадлалуудыг гаргаал ингээд нэг явах тусам төдий чи нэгээр чи мэдрэл муутай нөхөө ухаад идэв байхгүй юу. Тэгээ бодоод үзтээ ингээд чиний ингээд бурхан заяа чамд ингээд fucking амьдралыг чи ингээд нэг заяаны бүр ингээд чавхан цолох ингээд хани чи ингээд хажуу чи ингээд байлгаж яхад штэ тий. Чи юм болгоны ингээд нэг тооцоол ингээд нэг яваал тий. Тэгснэ за юмыг ээж хэрэг би ингээд салах юм бол би жиж болох юм байна гэд холцлоо гэж бодоход бурхан өдөс чи яхаа ямар мэдрэл муутай бэч вэ гэж бодно зү. Энэ ороо минь тий. Та дугаас нэг юм найзууд байдаг нэг юм амар зөв хүн хажууд нь ирчээд байхад тэнийг юм шиг зүхтаад дараа нь тэр л өстой миний зөв хүн байсан даа гэж арих удаг нэг тэнэг лалрууд байдаг та тэр яг хэрэглэн цордох байх тийм. Тэгээ ямар ч лсэн ингээ нэг чиний харьцаж байгаа хүн чинь ингээ яах гээд байгаа мэдгэдэггүй ингээ хилэнц ингээ байх юм бол за эсвэл чи өөрөө хилэн цагаад ягаад би хухаас ингээ мэдхий өсч үйл штэ тийм миний вебсайтаар надтай цаг аваарай заа. Окей cheers манигас